За та бүхэн сайн байцгаана уу? Бүрлүүл усан багшийн цагийн хүртний хичээл. За бидэнд 10 өөр хий байдаг та бүхэн санаж байгаа бол 10 төрлийн хий бидний биеэр өдөр болгон гүйцэтгэдэг. Энийг бид 5 үндсэн хий, 5 салбар хий гэж нэрлэдэг. Тэгэхдээ цагийн хүртний ёсонд бол энийг үндсэн ба салбар гэж хуваадаггүй, зөвхөн 10 хий гэж ярьдаг гэсэн гэж бид ярилцсан. За тэгэхээр бидний тэр үзэх ёстой 10 хий бишээ 10 хоосон дүрс энэ 10 хийтэй яг шууд холбоотой. Энэ 10 хий уусж байгаа учраас бид тийм 10 сайн 10 шинжийг үзэж байгаа гэж ойлгоно. За энэ 10 хий бидний зүрхэн хүрттэй бас холбоотой. Тэгэхээр бидний зүрхэн хүрт 8 салаа байгаа. Тэгэхээр энэ 10 хий зүрхэнд дуусахад зүрхэнд дахиад илүү олон судал байсан болно. Энэ 8 судал бол зөвхөн ингээд 8-аар төгсөж байгаа юм биш. За яагаад гэвэл зүрхэн хүртэнд 8 судал байгаа. Энэ 8 судал чинь 4 зүг 4 завсрын зүг гэд нийлээд 8 зөхөс. Тэгээд энэ 8 дээр чинь дээшээ доошоо гэсэн хоёр чиглэл байгаа. Ингээд 10 болж байгаа. За тэгэхээр 10 хий тэр 10 хоосон дүрстэй холбогдоод тэгээд манай бидний энэ зүрхний мөн 10 судалтай холбогддгоо гэсэн үг. За тэгвэл энэ мэлхий хийнээс эхлээд мэлхий хий, гүрвэл хий, девадата хий, данамжая хий. Энэ сүүлийн 4 хий завсрын 4 зүгт уусдаг байх юм. Завсрын гол 4 зүг тэднүүсийн завсрын 4 зүг гэж байгаа шүү дээ. Тэр дөрөвт тэр завсрын чигүүдэд уусдаг 4 хий байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө тарны ёсонд ингэж үздэг. Энэ эхний 5 хийг энэ үндсэн 5 хий гэдэг байгаа ш. Тэрий чинь 5 махбод. 5 махбодтой холбогддог. Сүүлийн 5 хий нь 5 мэдрэхүйтэй холбогддог. За энэ бүх хийнүүд чинь бүгдээрээ л нэг л хий. Тэгвэл яагаад ингэж өөрөөр нэрлэлцсэн бэ гэвэл өөр ажиллагаа явуулаад байгаа. Үйлдэл. Өөр үйлдэлийг хийдэг учраас бид ийм өөр нэрнүүдээр нэрлэсэн. Энээс ч олон үйлдэлтэй, энээс ч олон нэр байх бололцоотой. Тэгээ энэ бол ерөөсөө л ерөнхийнүүд нь баггүй. За энэ завсрын 4 зүгт уусдаг хий энэ гүрвэл хий, мэлхий хий, девадата хий, данамжая хий гэж нэрлэгддэг байна. За энэ эхний 4 хий уусахад эхний 4 шинжийг бид үздэг байна. Тэгэхээр эхний 4 шинж гэдэг маань юу байгаа вүлээ? Утаа, зэрэглээ, гэрэл цох, тосон зул. Энэ 4. За тэгэхээр энэ 4 шинжийг бид шөнийн бясалгалын үеэр үздэг. Үлдсэн 6 шинжийг нь бид өдрийн бясалгалын үеэр үздэг байна. Мэлхий хий уусахад утаа үзэхнэ. Гүрвэл хий уусахад бид зэрэглээ үзнэ. Девадата хий уусахад бид галын очис юм уу гэрэл цох үзнэ. За ингээд данамжая хий уусахад бид тосон зул үзэхнэ. За тэгвэл өдрийн 6 шинжтэй холбоод үзэхээр ямар дараалалаар явагдахыг хэлэх гээд байна. Эхлээд за баг зэргийн эргэлзээ над байна. Тэгтээ би яг ингэж санаж байна. Эхлээд гал тэтгэгч хий уусна.
Галт итгэгч хий. Тэгээд дээш одогч хий. Тэгээд тархмал хий. Тэгээд лусын хий. Энэ дөрөв. Лусын хий. Энэ бол одоо дөрвөн зүгийн зүгийн судлалд шингэх уусах хийн бахна. Галт итгэгч, дээш одогч, тархмал хий, лусын хий. За тэгээд ам баригч хий, уруудагч хий хоёр. Хоёр хий үлдчихэж байгаа шүү дээ. Энэ хоёр хий тэ нийлээд одоо ингээ өдрийн 6 шинж нь болж байгаа. Энэ сүүлийн хоёр хий нь болохоор одоо дээшээ доошоо гэсэн хоёр чиглэлтэй. Тэр энэ саянуудтай, энэ шинжүүдтэй тохирч байгаа тэр энэ хийнүүдтэй тохирч байгаа тэр шинжнүүд чинь дөл, сар, нар, раху, тэгээд цахилгаан, тэгээд харцэг байгаа шүү дээ. За галт итгэгч хий уусахад бид дөл үзэх нэ. За дараа нь дээш одогч хий энерги уусахад бид сарыг үзнэ. Сарны шинж. За эднээс чи бүгдээрээ л ер нь бол нэг төрлийн гэрэл үзэгдэх юм. Уг нь бол гэрлүүд л үзэгдэх юм. За дараа нь тархмал хий уусахад бид нарыг үзнэ. Нарны шинж. За ингээд дараа нь одоо лусын хий. Лусын хий энерги уусахад бид раху үзнэ. Рахула. Хар гэрэл үзэх нь шүү, хар гэрэл. Энэ сар нар раху гуравч нь цагаан гэрэл, улаан гэрэл, хар гэрэл. За ингээд одоо энэ 9 дөхт нь ам баригч хий уусахын үед ам баригч хий энерги нь уусахад бид цахилгаан үзнэ. За тэгээд доош уруудагч хий энерги нь уусахад бид одоо харцэг тэглээ. Хамгийн чухал шинж нь энэ хар тусал буюу тэглээ юм аа. За энэ 10 төрлийн хий ингээд бидний зүрхэнд ч юм уу ингээд уусахад бид ийм энэ 10 төрлийн шинжийг бид ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр нипа гэдэг нь та энийг мэдрэх учиртай. За тэгээд энэ дараалал биш үү? Энэ дараалал бол яг энэ дарааллаар явах хэрэгтэй. Энэ ингээд тогтцсон дараалал واخгүй юу? Эн чинь нэг нь наан цаана орж ингэж явагдахгүй нь шүү. За тэгвэл энд бидний анхаарах ёстой, хэлэх ёстой нэг зүйл бол хүмүүс өөр янз бүрийн дадлаг хийж хагаад эдгээр шинжүүдээс заримыг нь үзэх нь байдаг. Эдгээр шинжүүдийг үзэх нь байгаа гэсэн үг. За та маха мудар юм уу, зогчин юм уу мэдэхгүй штэ. Ямар нэгэн дадлаг хийж хагаад эдгээр шинжүүдийг үзэх нь боломжтой гэсэн үг. Тэгтээ биш штэ. Тийм тохиолдолд эдгээр шинжүүдийг үзэхэд ийм дараалал байхгүй. Энэ дараалал нь байхгүй. Тэр байтугай заримдаа заавал маха мудар зогчин байх шаардлагагүй. Зүгээр ямар ч хамаагүй бясалгал хийж яхад энэ заавал таны одоо ингэж гол судалдаа ууссан байх албагүй. Тэгээд тэрнээс өмнө ч гэсэн ийм ямар нэгэн сайн шинжүүдийг үзэх бололцоо байгаа. За тэгээд тийм тохиолдолд энд ийм яг энэ
тогтсон дараалал нь байдаггүй байна. Наан цаанаа гарцсан дээр доор орцсон янз янзаар үзэгдэж магадгүй бахна. Тэгэхээр хэрвээ үнэхэрийн гол судал нь дуусч байгаа бол яг энэ дарааллаар үзнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бүх одоо шинжүүдийг та үзлээ ч гэсэн яг энэ тогтсон дарааллаар үзэхгүй юм бол таны гол судлаараа гүйж ийна. Таны гол судалд ууссан байна гэсэн үг огт биш гэсэн үг. Жишээлбэл хэрвээ би таны толгойроо маш хүчтэй зохиотох юм бол та одоо ингээд эдгээр шинжийг үзэж болох нь шүү дээ. Тэглээгээд тэр чинь таны гол судландаа ууссан гэсэн үг биш. Таны зүгээр ингээд намайг цогсноос болоод хаа нэгтэйгээ орчихсон тэр нь гол судал биш, өөр тийшээ ороод явцсан ч байж магадгүй л. Ингээд очвутрал явцсан гэл биднээс ярьдаг үстэй. Тэр чинь одоо бодвол эндээс л үүдэлтэй байлгүй дээ. Энэ тэнд толгоогоор мөргснөөс болоод таны энерги ингээд гинт чочоо те хаашаа чамаагүй гүүгээд ингээд орцсон. Тэгээд та эдгээр саянуудыг шинжүүдийг гинт үзэж болох штэ те. Тэгэхээр тэр бол одоо яг энэ цагийн хүрдний ёсоор энэ гол судлан дуусаад ухамсар махбодуудын уусалт явагдаж байна гэсэн үг биш бахна шүү. Гол судланд оролцгүйгээр ийш тийшээгүйгээ явцсан ч байж болно шүү дээ тэр хийнүүд. Тэгээд тэгсэн л үг. За ингээд сүүлийн 4 хийн одоо сүүлийн 4 шинжин 4 завсрын 4 зүг. За тэрний дараачийн 4 шинжин одоо 4 зүгийн судлуудад хийн энерги уусгахад үзэгддэг шинжүүд. За тэгвэл одоо ингээд 8 болцсон 2 үлдлээ шүү дээ. Сүүлийн 2 ам баригчийн уруудагчийн 2. Энэ 2 чинь хаашаа юм бэ гэвэл одоо энэ зүрхэн хөрт чинь дээшээ доошоо явсан нэг байгаа шүү дээ. Тэр 2 чиглэл юм. За ингээд үлдсэн 2 тэрхийн ам баригчийн дээшээ чиглэсэн судлаар доош уруудагчийн одоо зүрхнээс доошоо чиглэсэн судлаар ингээд ууснаа гэсэн үг. За ингээд одоо хамгийн сүүлчийн шинж бол тэглээ. Энэ хар тусланы тодорхойлтыг нь та бүхэнд уншиж өгье их сурвалжаас. Хар тусланаас гэрэлтэх 5 өнгийн ариун туяан дотор 5 гарцаагүйгээр ажиллагдсан хуусан дүр сургана гэсэн байна. За энэ хамгийн сүүлчийн хар цэг тэглээ бол одоо хамгийн чухал нь гэж хэлсэн ш. Хамгийн чухал сайн. Энэ одоо ямар байх вэ гэдгийг үүгээр тодорхойлсон байна ш. За энэ хар тусланаас гэрэлтэх 5 өнгийн ариун туяан дотор 5 гарцаагүйгээр ажиллагдсан хуусан дүр сургамаа гэсэн байна. За энийг би та бүхэн тайлбарлаж өгнө. За ингээд одоо энэ хар туслал үз. Энэ хар туслан дотор чинь 5 өнгийн солонгон гэрэл байгаа. За тэр гэрэлнээс чинь дотор ядан бурхан одоо ч юм уу те ядан бурхны мөн чанартай ч юм уу өөр мөн чанартай ч юм уу ийм хуусан дүрс ургах нь шүү дээ. Тэгэхдээ тэр дүрсэнд нь 5 гарцаагүй зүйлээр ажиллагдсан байна гэж. За энэ нь одоо юу гэсэн үг юм? 5 гарцаагүй гэж. За энэ тэглээг Рекха Нагбу гэж одоо их үчигт бичсэн ба Рекха гэдэг нь санскрит үг юм шиг байна. За энэ тэглээ гэдэг чинь ийм бөөрөхий гэсэн үг. Бөөрөхий. Одоо нөө зин бясалгал хийдэг ийм нэг бөөрөхий дүрс байдаг ш, дискнүүд байдаг ш, тэрүүн шиг ийм бөөрөхий гэсэн утгатай. Тэглээ. Өөрөөр хэлбэл дусал одоо 0 гэдэг шиг 0-ийн тоо шиг ийм бөөрөхий гэсэн үг. Тэгээ та ийм бөөрөхий хэлбэртэй дуграг цэг харах нь ш, хар өнгөтэй. За ийм дуграг хар цэгийг биднес санскритаар рекха төвдөр тэглээ гэж нэрлэдэг байна. Дусал. За энийг дусал гэхээсээ илүү цэг гэж байгаа. Яа гэх юм бол
Энэ одоо бидний нэг үс ингээд тастаад авъя л да. Нэг үсний энэ ширхэг биш үү? Тэр ширхэг чинь нэг маш жижигхэн бөөрөхий байна да. Тэрийг дахиад 100 удаа цуулсан юм шиг гэж бодож байгаа. Бүр тийм жижигхэн. За тэр өчүүхэн жижигхэн тэр хар тойрог цэгийн дотор та 5 өнгийн ариун туяа харна. Гэрэл 5 гэрэл ариун. За тэгээд тэр 5 өнгийн ариун гэрлийн дотор хэрвээ та цагийн хүртний бясалгагч бүтээлч мөн бол кала чакра яв юм, дүүнхрийн яв юм бурхныг тэрэн дотор олж харах. За ингээд эцэг эхийн байдалтай арга билэг эвцэлсэн хослон барилдахгүй лагшинд бүтсэн дүүнхрийн яв юм олж харах нэ та. За энэ эдгээр ядан бурхад одоо кала чакра вишмавата хоёр байна шүү дээ. За тэгэхээр эдгээр ядан бурхад 5 тийм гарцаагүй шинжээр адислагдсан байх учиртай юм байна. 5 гарцаагүй. Тэр энд эхлээд хэлэхдээ ингэж байгаа байхгүй та цагийн хүртний ядан бурхныг олж үзнэ л гэж байгаа. Энд арга билэг эвцэлсэн гэж хэлээгүй. Энэ шинж одоо ингээд гарч ирэхэд энэ шинж гарч ирэхэд 5 ийм нөхцөл юм уу 5 ийм шинж бүрдсэн 5 шинж бүрдсэн байж иж ингэж гарч ирэх нь шүү. Цаг нь гарч ирэх байрлал нь. За 3 дахь нь мөн чанар нь, 4 дахь нь одоо үзэгдэх байдал нь гэсэн ийм чанарууд байна. За энэ шинжний үзэгдэх цаг гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл энэ шинж бол хамгийн сүүлд л үзэгдэнэ. Хамгийн сүүлд. Өмнө нь энэ 9 сайн 9 шинж заавал үзэгдсэн байх нь ш. Тэгжиж л энэ үзэгдэнэ. Энэ бол тэрний үзэгдэх цаг нь. Энэ маш чухал шүү. Маш чухал. Тэгэд хоёрт нь энэ үзэгдэх байрлал гэж байгаа. Үзэгдэх байрлал нь гол судланд өөр хаач үзэгдсэн тооцогдохгүй нь шүү дээ. Гол судланд. Өөрөөр хэлбэл бусад 9 сайн шинж нь гарч ирээгүй хизээч хамаагүй энэ харцаг гарч ирэх юм бол тооцогдохгүй. Гол судланд биш хаач хамаагүй үзэгдэх юм бол тооцогдохгүй нь. Та санамсаргүй байдлаар ч юм уу хаач хамаагүй явж байгаад ийм шинж үзчихэж болно. Тэгтээ тэр чинь биш гэдэг шүү дээ. Байрлал нь гол судал гэдэг маань биеэс гадаа хаа нэгтээ өмнгийн окторгууд биш. Биеийн дотор хүртэл хаа нэгтээ биш. Яг л энд таны машин дотор ч биш, таны мобиль утсан дотор ч биш, таны iPad-ын дотор ч биш. Яг л энэ гол судланд. Энэ гарцаагүй шинжүүд гэдэг шүү дээ. Гарцаагүй. За ингээ мөн чанар нь гэхээр энэ бодит ийм атом молекулаас бүтээгүй. Бодит атомоос бүтээгүй. Солонго мэт гэсэн үг. За одоо зүүдэнд үзэгдэхтэй л адилхан. Жишээлбэл зүүдэнд ингээд гарцаа байхгүй тэнд тийм нэг биетэй бодиттой хүн байгаад байгаа мөртлөө тэр чинь байдгүй үстэй. Тэр хүн шиг л. Таны зүүдэлж байгаа тэр хүн чинь ийм атом молекулаас бүтсэн ийм биетэй бодиттой байдаггүй үстэй. Тэрнтэй л адилхан. Одоо мах цуснаас бол бүтээг байх нь шүү дээ. За ингээд үзэгдэх байдал нь гэхээр ядан бурхны дүртэй байх хэвээр. Ядан бурхны дүртэй. За базар сад юм уу одоо цагийн хүртний ядан бурхны аль нэгэн ядан бурхны дүртэй. Ер нь бол дүүнхэр бурхан л болов уу? Одоо цагийн хүртний ядан бурхны дүр байдалтай үзэгдэх хэвээр. Энэ бол гарцаагүй. За үзэгдэх байдал нь гэхээр энэ байна. За тэгээд тавтах нь одоо ингээд цаг нь байрлал нь мөн чанар нь үзэгдэх байдал нь болчлоо шүү дээ. Тавтах гарцаагүй нь юу юм бэ гэвэл элбийн хостойгоо яв юмын байдалд тэр ганцаараа ирээд хангалтгүй. Ганц ядан байвал хангалтгүй гэж шүү. За ингээд ёстой энэ кала чакра
Вишмавата руугаа авцалсан. Арга билэг эцэг эхийн лагшинд бүтсэн ийм хослон барилт руу эвцэлсэн ийм ядан бурхан маягаар үзэгдэх ёстой байх нэ. За ингээд харц цэгнээс гэрэлтэх 5 өнгийн ариун туяан дотор 5 гарцаагүйгээр ажиллагдсан хуусан дүрс ургамаа гэд энийг хэлэх байх нэ. За ингээд одоо хувь нэгний ангижрахын гишүүн гэсэн энэ нэгдүгээр йогыг хийхэд одоо та эхлээд шөнийн бясалгал гэж хийх. Энэ бол хамгийн хялбар нь баггүй, хамгийн хялбарх нь шөнийн бясалгал. Тэгээд энэ шөнийн бясалгалаар 4 шинжийг үзнэ. Дараа нь та өдрийн дадлах юм. Өдрийн дадлагаар та 6 шинжийг үзнэ. Энэ 6 шинжний хамгийн төгсгөлийнх нь энэ саяны ярьсан харцэг. Энэ харцэг ийм 5 шаардлагыг хангасан 5 гарцаагүйгээр адислагдсан байна. За тэгээд тэрний дотор бид энэ цагийн хүртний ядан бурхныг та юу дадуулдаг вэ? Одоо тэр ядан бурхнаа олж харах нэ. Лагшныг нь. Энэ цагийн хүртний ядан бурхан нэг энэ харж байгаа чинь одоо ингээд болоо гэсэн үг шүү дээ. Энэ ингээд тийм төгс бие лагшинг олчж байгаа хэрэг биш байхгүй. Энэ бол зүгээр маш сайхан эхлэл. Энэ бол зүгээр эхлэл. Тэгтээ маш амжилттай сайн эхлэл гэсэн үг. За энэ бол одоо маш сайн эхлэл гэсэн үг. Одоо эндээс л эхэлж байгаа. За ингээд энийг үзчихэж та одоо 2 дугаар йогт орно. 2 дугаар йогийг нэр нь бясалган тогтворчхуй йог. Бясалган тогтворчхуйн гишүүн буюу 2 дугаар йог. За одоо 1 дугаар йог, 2 дугаар йог хоёрын хоёулаа тухныхаа хүртний хоосон огторгой дээр. Тэгтээ ялгаа нь юунд байна гэвэл 1 дугаар йогийн үед та энд хоосон дүрсийг ерөөсөө огт анхаарахгүй. Бүү анхаар. За тэгвэл одоо 2 дугаар йогт та одоо ёстой энэ тогтворчоод ирсэн дүрсэн дээрээ төвлөр. Өөрөөр хэлбэл 2 дугаар йогийн үед энэ дүрснүүд чи өөрсдөө гараад ирнэ. Танд ямар ч юм хийх шаардлагагүй тэд өөрснөө тогтвортойгоор ингээд харьяа гэж бодсон цагт чинь л гараад ирэх нь шүү дээ. За тэгээд ирэхээр л 2 дугаар йогт орчлоо гэсэн үг. За ингээд одоо тэд бүрэн уусаагүй байлаа ч гэсэн тэр хийнүүд чинь бүрэн уусчааг байна. Тэгтээ улам илүү ихээр уусаад байгаа байхгүй. Тэгэд энэ йог болгонд бүр илүү ихээр л уусаад байна. Йог ахих тусам улам илүү ихээр хийнүүд гол судланд уусаад байна л гэж ойлгох хэрэгтэй. За ингээд хийнүүд уусахын хэрээр та эдгээр одоо шинжүүдийг үзээд хамгийн сүүлчийн тэд доош уруудагч хий зүрхэн хүртэнд уусахад та энэ хүү харт цэгийг үзнэ. Энэ харт цэгийг та тэрхүү яг тэр бүх шинжүүдийг нь хадгалсан тийм байдлаар үзээд тэгээд цагийн хүртний ядан бурхныг түүнд үзэх нэ. За тэгэд эндээс одоо ямар асуулт гарч ирэх гэдэг нөхөр энэ дүрс хаанаас гараад ирж байгаа? Хаанаас ийм дүрс гараад ирж байгаа? Яг ийм дүрс. Энэ гаднаас гадны хаа нэгнээс ингээд гараад ирсэн үг гэвэл үгүй. Энийг та өөрөө бүтээчих үү гэвэл үгүй. Гаднаас хаа нэгтээс хүрээд ирсэн бол тантай цуг үргэлж байхгүй шүү дээ. Та тэрийг бас хийчихсэн бол эн чинь ч гэсэн мөнх биш шүү дээ. Мөнх усал байж таарна. Тэр ч тантай цуг үрд байхгүй гэсэн үг. Энэ тэгээ хаанаас гараад ирсэн гэхээр таны өөрийн чинь
үнэн мөн чанар ургаж гарч ирж харагдаж байгаа юм аа гэж. Энэ ингээд хийнүүд үеийн хийнүүд уусаад ах тусам бидний энэ үйлээр үзэх энэ үзэгдлүүд арилаад байгаа. Арилаад ариун үзэгдэл хамгийн сүүлд ингэж ургаж гарч ирж байгаа нь юм аа. За ингээд та хоосон дүрсний биеийг олж. Зүгээр л анх олж байгаа нь энэ. За таны энэ хоосон дүрсний бие чинь ядан бурхан. Ийм биеийг олж авч байгаа. За ийм биетэй болсон тэгтээ эн чинь төгс бие гэсэн үг биш шүү дээ. Энэ харин таны ирээдүйд олох тэр төгс биений чинь одоо хөрөнгө юм аа. Суур юм аа. Үрэн юм аа. Үрэн сууж байгаа нэ гэж. Өөрөөр хэлбэл бурхны төгс жаргалангийн лагшинг олох үрэн юм аа гэж. Суурна. Ауга хоосон дүрсний их хань. Хоосон дүрсний их мутарлаг гэж нэрлэдэг тэрхүү төгс биеийг олохын суурин тавигдж байна гэж. Донсог чагжаа чимүү буюу хоосон дүрсний ауга хоосон дүрсний биеийг олохын суурин юм аа. Яг одоогоор эн чинь төгс биш байна. Одоо энэ илүү ариусаад илүү ариусаад явах хэрэгтэй. За энийг бид юутай зөөрлөж болох юм бэ гэвэл одоо энэ ширүүн бороо орсны дараа уулын уруу шавартай ус урсаж байгаатай зөөрлөж болно. Ингээ шавартай ус ингээд урсаж явах нь шүү дээ хүчтэй. Тэрийг би яах вэ гэвэл ийм бомб юм уу савн дотор хийгээд авчин шүү дээ. Тэгээ савн дотор хийгээд авчин. Тэгээ ингээд хөдөлгөөнгөө тавьчих юм бол эхний нэг цагийн дараа тэр чинь нэг жоох арай цэвэр болоод ирнэ. За энийг ерөөсө 6 цаг тавихад 6 цагийн дараа цэвэрхэн болно л гэж бод. Нэг цаг нь нэг йог гэж бодчих. Энэ уулын уруу шавартай урсж байгаа энэ ус чинь үйлийн хийнүүд юм аа гэж бодчих л т. Үйлийн хийнүүд юм. Тэгэхээр үйлийн хий гэдэг чинь бидний энэ биеийг хэлж байгаа. Ер нь хий чинь бол ингээд үргэлж итвэхтэй, хөдөлгөөнтэй ийм байдлыг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний сэтгэл гэдэг чинь юмыг хардаг, үйлийг хийдэг энэ хоёр чинь одоо салшгүй юм цогтой байдаг зүйл юм. За ингээд бороотой үед уулын уруу урсж байгаа ус чинь одоо шавар шавхаа юмтай л ийм бохир ус байгаа шүү дээ. Тэрийг ингээд бомбонд хийгээд авчнаа гэдэг чинь хийгээ гол судландаа оруулаад авчиж. Бид энэ гол судландаа хийгээ оруулаад авчлаа гэсэн үг. Энэ уулнаас хүчтэй урсж байгаа энэ ширүүн бороонд урсж байгаа усыг чи биднээс үйлийн хийнүүд энийг бид хянж чадахгүй шүү дээ. Хянж чадахгүй. Тэгвэл биднээс энэ савн дотор хийгээд авчих юм бол бид хянж чаднаа да. Тэр сав чинь гол судал юм. За тэгээд тэнд ингээ хөдөлгөөнгөө тавьчихна. Эхний цагийн дараа арай жоохон цэвэршээд байна. Эхний цаг бол эхний йог. 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь йог. 6 цагийн дараа, 6 дахь йогийн дараа нөгөө ус чинь тэр шавар шавхаа бохир бүх юмносоо салаад цэвэр тунгалгаараа тэнд мэлтэлцэж байх болно. За энэ хамаагүй одоо захиргаагүй урсж байгаа шавартай усыг биднээс шавар ус хоёрыг салгаж чадахгүй. Тэгвэл савнд хийж авч жагаад салгаад авч шít. За ингээд тэрийг цагийн дараа та надаас энэ ус цэвэрхэн үү гэвэл би цэвэрхэн л дээ. Тэгтээ арай л болоогүй байна. Уухад арай болоогүй байна л гэж хэлнэ. Ингээд цаг өнгөрөх тусам сайжирсаар цэвэрсээр агаад за ингээд 6 дахь йог 6 цагийн дараа ихэд би тэр усыг ууж болох нь биш. Тэгвэл яг одоогийн байдлаар бидний ариун бие, үйлийн бие хоёрыг бид салгаж чадах аргагүй шүү дээ. Яг л энэ уулын уруу урсж байгаа хүчтэй шавартай энэ ширүүн бороотой урсж байгаа ус шиг л. За би та бүхэнд энэний өмнө энэ 4 туслуудын талаар одоо нэрүүдийг нь уншиж өгсөн. Сэтгэлийн 4 төлөвийн үед өөр хүртнүүдэд байдаг 4 тусал гэдэг. За тэгэхээр энэ бол одоо
тантрын ёс болгонд ер нь бол бид сэрүү үед духны хүрд, зүүдний үед хоолой хүрд, гүн ойрны үед зүрхэн хүрд, сексийн үед хүн хүрд гэж ингэж одоо ерөнхийд нь ингэж хувадаг. Тэгвэл энэ цагийн хүртний ёсонд бид энэ туслыг одоо тэрнээс илүү олон хүртэн дээр ярьдаг бах юм. Олон хүртэн дээр. 4 хүртнээс илүү олон. За сэрүүн үед бидний туслууд зулайн хүрт, хүн хүрт хоёрт. Зүүдний үед хоолой хүрт, нууцын хүрт хоёрт. Гүн ойрны үед зүрхэн хүрт, эрдэнийн төвд. 4 дахь төлөвийг бүтээгч бэлгүүний туслууд нь хүн хүрт, эрдэнийн үзүүрт байдгаа гэж одоо цагийн хүртнээс нь илүү олон хүртэн дээр ярьдаг байна. Тэгэхдээ миний өөр одоо Наруvaгийн 6 ёг дээр бол одоо өөрөөр ингэж яригдах нь байгаа. Тэгэхээр та нар бити энийг ингэж яагаад өөрөөр яриад байгаа юм бол гэж бити бодорой. Энд бол нэг их амар тийм алдаа бол байхгүй. Ёс болгонд энийг өөрөөр үздэг л гэсэн үг. За энэ цагийн хүртний ёсонд яагаад ингэж 4 төлөвтийн 2 хүрт ингэ байгаад байгаа юм бэ гэвэл гол судлыг хүйснээс дээшээ хүйснээс доошоо гэд хуваачиж байгаа шүү дээ. Тийм учраас юм. За яагаад гэвэл бидний одоо биеийн дээд хэсэгт байдаг одоо ам баригч духны хүрт хүртэл явдаг бах юм. Тэгвэл энэ хүйснээс доош байж байгаа төвшөнд энэ одоо уруудагч те уруудагчийн хамгийн дээдлийн хүрх цэг нь хүн хүрт байхгүй. Тийм учраас сэрүүн үед зулайн хүрт ба хүн хүрт идэвхтэй гэдэг чинь энэ биеийн дээд хэсгийн ам баригч хийний хүрх хамгийн дээдлийн цэг нь зулайн хүрт энэ хүйснээс доошо байж байгаа тэр уруудагчийн хамгийн дээшээ гарах цэг нь л хүн хүрт байх нь шүү. Сэрүүн үед ийм 2 хүрт идэвхтэй байна. Зүүдний үед 2, гүн ойрны үед 2, сексийн үед 2 хүрт ингээ идэвхтэй байдгаа гэсэн үг. За эндээс одоо цагийн хүртний ёсонд духны хүрт, нууцын хүрт 2 хамгийн чухал 2 хүрт байх нэ гэж ойлгож авахд болно. Ингээд бид 10 одоо 6 хүрт, 6 судал, 10 хий, 4 туслыг одоо бид багсаа ойлгож авлаа. За энэ өвдөлтийн бие, энэ үеийн биеийг одоо бид очир алмазан бий болгож хувирахын тулд бидэнд одоо 6 гол цэгт зүү тавих эмчилгээ хийх хэрэгтэй гэж ерөнхийд нь ойлгоход болно. Хэрвээ та бүхэн яг хаанд зүү тавих вэ гэдэг тэр цэгээ олчих юм бол одоо тэгээд энэ өвчнөөсөө игнэхт ангижрах юм. Эхний зүүг тавихад хамаагүй сайжраа явчин тэгээ сайжраа 6 дахь зүүнд болж өгвөл одоо алтан зүү ч юм уу очир алмазан зүү байх болов гэж одоо би найдаж байна. За эдгээр энэ хүрд судал туслуудын талаарх мэдээллийг би Богд Цонховын номноос шүүж авсан. За тэр одоо 18-9 ном бичсэн. Түүний хамгийн эхнийх нь ном нь түүхүүд байдаг. Дандаа энэ багш нарын түүхүүд. Энэ багш мастер дээдсүүдийн түүхүүд гэсэн. За ингээд 2 дугаар ном нь жижиг одоо сургаалууд байдаг. За ингээ 3 дугаар номноос эхлээд тарины 9 болж эхэлдэг. Тарины 4 аймаг гэл, тарины 4 сургууль гэл. За тэрэн дотроо ханцшгүй дандрын 9 гэл. За ингээ мэдээж нууцын хурангуй, тэгээд дээд амгаланд, за тэгээ хээ базар, цагийн хүртэн. За ингээ бусад бас тантрын сургаалууд тэнд бий. Тэдгээрээс бүгдээр ингээс нь ингээ тоомлоод үзүүлсэн байдаг. За ингээ нууцын хурангуун дандар бурхан багшийн одоо тэр үндсэн дандрын сургаал тэрэндээ өөрийнх нь хийсэн 6 тайлбарын ном зэрэг. За тэгээд Богд Цонхов энд одоо дахиад тайлбар хийсэн гэсэн үг. За тэгээд дээд амгалан дандрын 9 тэрний тайлбар. За тэгээ ямандаг. За ингээд эхний 2 номоос гадна 12 ном
ингээд тарны ёс нэг нууц номтой ингээд 13 ном нийттэй 13 ном тарны ёс гэбад нийтдээ 19 ном бичсэн. Ямар их нарийн судалсан, ямар их тантрын ёс. Бог зоохов бол ерөөсөө тантрын ёсыг заахаар энэ ертөнцид заяасан хүн. Судрын ёсыг тайлбарласан нэг 4-5 л ном. 4-5 за магадгүй 6 ном. Тэгэл бусд нь нийл тантрын ном байдаг. За ингээд түүний одоо тэр нууцын номонд нь 2 төрлийн цагийн хүртэнг заасан байдаг. За ингээд цагийн хүртний 2 төрлийн үүсгэл байдаг гэсэн үг. За ингээд түүний одоо 2 шавийн талаар би ярьжсэн. Тэр залуухан нь хайдвжи гэд тэр хүний одоо бичсэн ном 15 бот ном бичсний 7 нь цагийн хүртний дандар гэж боддоо. Цагийн хүртэн ш 7 нь. 7 бот ном. Бот гэдэг чинь жижигхэн биш шүү дээ. Ийм том ном. За. За энэ одоо хар цагны нөгөө хар цагны доторх тэр ядам тэр хар цагны 5 гарцаагүй шинж тэрийг би одоо Бог зооховын номноос эргүүлж олсон. За ингээд тэнд одоо би нэг шинжийг нь хэлэхдээ энэ цагийн хүртний ядам бурхан байх ёстой гэж хэлсэн. Тэнд яг л цагийн хүртний л ядам байх ёстой. Өөр тантрын аймгийн ядам бурхад одоо тэнд байх ёсгүй. Та ингээд цагийн хүртний 6 йогийн дадлага хийгээд ингээд кала чакра дадуулж ийж энд таараа гараад ирлээ, дарих гараад ирлээ. Энд амидава бурхан гараад ирлээ гэж болохгүй нэ шүү дээ. Тийм юм байхгүй. Хэрвээ та тэр хар цагийг хараад байж идэл чин тэрэн дотор дээд амгалант гараад ирэх юм бол чакра самбараа гараад ирэх юм л үгүй энэ ямар нэг юм буруу болчлоо гэх нь шүү дээ. Зөвхөн цагийн хүртэн кала чакра тэр л гарч ирнэ. За тэр ингээ ганцаараа гарч ирээд хүчгүй. Зөвхөн ганцаараа байх ёсгүй элбийн хантайгаа. Яв юмын байдалтай байх ёстой. Тэгэхээр тийм байхгүй л нэг чанар нь дутчих нь биш. Энэ 5 гарцаагүй чинь нэг нь дутчих нь. Тэгээ биш гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин одоо багцаараа хосоороо ингэж байж ижил шаардлага хангах нэ. За бид одоо ингээд дадлагадаа оръё. Эхлээд бид энэ цаалуун төмөгийн багш нарт залбирна. Pakuji Dani Lama Rinpoche Lusayi Chernko Nyeja Toba Zayiki Chernkur Sarjan Mamba Kamdersi Chernkur Tanjan Timba Tonlong Chernkur Namba Tokwar Homuku Donyi Sowan Devla Chetikji Chembu Daji Shinlavla Lam Salon Tigli Gomba Tondenzot. За дойсон удаагийн амьсгал. Очрын атгалт, нуруугц, очир цавилгаа, зүүн хамраар 3 удаа амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа.
Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Хоёр хамраар зэрэг. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Сайхан сэтгэлийн дадлагын гараа өвдгөн дээр аваад бид өөрсдийгөө бодох сайхан сэтгэлийг мөн бусдыг бодох сайхан сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Их мастер Жалва Гатсамба гэдэг хүн хэлэхдээ Гарчдвийн их мастер өөртөө сайхан сэтгэлээр хандахгүй бол бусдад хизээч сайхан сэтгэлээр хандаж чадахгүй гэж хэлсэн. Тийм учраас бид эхлээд өөрсөндөө сайхнаар хандах дадлагыг хийж суръя. Бусдад яаж сайхнаар ханддаг вүлээ? Яг түн шиг өөртөө ч мөн сайхнаар ханд. Өөрийгөө хайрладаггүй хүн хизээч бусдыг хайрлана гэж байхгүй. Сайхан сэтгэлийн чичрэгийг бие дотроо мэдрэхэд бусдыг ч гэсэн тэр мэд хайрлах сэтгэл танд аяндаа төрнө. Бусдыг хайрлах сэтгэлийг мэдэрснээр өөрийгөө ч мөн түнчлэн хайрлахыг тэгээ зогсохгүй уул, хад, ус, нар, сар, адгуус амьтныг хүртэл тэр мэд хайрлах сэтгэлийг төрүүл. Жалва Гатсамба үүнийг л хэлсэн. Тэр бол Гарчдвийн их мастер. Нэгэн биен дээр гэгэрэлт хүрсэн хүн. Өөрийгөө хайрлаа зогсохгүй, бусдыг ч хайрлаа зогсохгүй. Мөн гадаад орчин байгаль орчноо ч мөн хайрл.
сайхан огторгуйг хайрлнаар сар уул ус газар дэлхий адгуу самтан цөмийн багтаагаад хайрл. Once you have less, once you have more kindness, you have less anger. Сайхан сэтгэлийг төрүүлэх тусам таны уур багасч байдаг. You never go to hurt yourself. Once Та өөртөө сайхнаар хандвал хизээч өөрийгөө you hurt yourself, others not go to hurt you. гомдоохгүй. Өөрийгөө гомдоохгүй байвал та бусдыг ч гомдоохгүй. Бусдыг гомдоохгүй байж сурч ижил та байгаль орчнооч бохирдуулахгүй. Angry nature. You never angry nature. Та байгаль орчлонд уурлана гэж байхгүй. Once you don't have Та байгаль орчлонд уурлахгүй учраас байгалыг хизээч та хохироохгүй. angry yourself, once you go to angry yourself, Та өөртөө уурлах юм бол та өөрийгөө л хорлоно. once you don't have a Та өөрийгөө хорлохоо бэлчгвэл өөртөө уурлахаа бэлчнэ. you have a great chance you angry others. Once Хэрвээ та бусдад сайхан сэтгэлээр хандахгүй бол бусдад уурлах сэтгэлийг л төрүүлнэ. Бусдад уурлах сэтгэлийг төрүүлэхээр бусдыг хоорлохоос өөр замгүй. maybe you go to angry in the tree. Та уураа байгальд гаргана гэж байхгүй. Та уурлаад байгалыг Tree with the full power, модыг цохиод авлаач гэсэн та эцэст нь өөрийгөө л өвтгөн. the tree go to hurt you. Та өөрийгөө л өвтгөн. Therefore, when you Байгаль орчноо хайрлах сайхан сэтгэлээр хандах юм бол таны уур хилэн багасна. once you angry nature, nature go to hurt you. Once you anger something, everything go to hurt you. Хин нэгэн ямар нэгэн зүйл та ууран гаргах юм бол тэр чинь эргүүлээд таныг хорлдог. Change mudra of compassion. Сайхан сэтгэлийн моторлог үзүүлж нэгүслийн моторлог. Great. First you practice compassion yourself. Эхлээд өөрийгөө нэгүс. How you have compassion others. Бусдыг хэрхэн нэгүсдэг You practice яг тэр маягаар өөрийгөө нэгүс. yourself. Өөрийгөө нэгүсэх сэтгэлгүйгээр бусдыг үнэхээр чин сэтгэлээсээ нэгүснэ гэж байхгүй. First compassion. Тийм учраас эхлээд өөрийгөө нэгүс. Once you feel compassion yourself, Нэгүслийн сэтгэлийг мэдрэхэд та бусдыг нэгүсэх сэтгэлийг дадуулж байгаатай адилхан. once you Бусдыг нэгүсэх сэтгэлийг төрүүлсний дараа compassion in nature, байгалыг ч гэсэн rivers, уулус, мод, ургамал, газар шороо, адуу самтныг ч гэсэн нэгүсэх сэтгэлийг мөн адилхан төрүүл. and this reducing attachment. Энэ нь таны шунлыг багасгаж байдаг. Bodhicitta Бод сэтгэлийн дадлага хоёр алгаа өмнө хавсраад means shortcut. Bodhicitta means to you never give up loving yourself. өөрийгөө хайрлах сэтгэлийг би хизээч орхигдуулахгүй юм шүү. Bodhicitta means you Бод never сэтгэл гэдэг бол loving yourself. өөрийгөө хайрлах сэтгэлийг хизээч орхигдуулахгүй юм шүү. That is bodhicitta. Түүнчлэн Once you feel this bodhicitta өөрийгөө yourself, you practice bodhicitta. хайрлах сэтгэлийг төрүүлсний дараа бусдад ч мөн Others. бод сэтгэлийг төрүүл. Би бусдыг хизээч орхигдуулахгүй юм шүү. And never give up loving others. Хизээч бусдыг How much give me challenge or орхигдуулахгүй. Түүнтэйгээ адилхан би хизээч байгаль ертөнц оршихуйгаа орхигдуулахгүй. Хайрлах сэтгэлээ хизээч орхигдуулахгүй. bodhicitta heart others, and you try to also bodhicitta heart nature's rivers. Бусдыг хайрлах бод сэтгэлийг төрүүлсний дараа уулус, ургамал, газар шороо, адгуу самтан байгаль орчноо ч гэсэн Others nature. хайрлах бод сэтгэлийг та төрүүлж чаднаа.
Яг энэ хүү гайхамшиг сэдэлтэйгээр би цагийн хүртний дадлагыг хийж байгаа юм шүү. Цагийн хүртний 6 йогийн дадлагыг би энэ хүү сэтлэр үйлдэж байгаа юм шүү. За, өөртөө массаж хийгээд Some color chakra traditions we make also physical exercises. за энэ түрээд бид бомбын амьсгал хийх хэрэгтэй. Цагийн хүртний зарим уламжлалт 6 йогийн дадлагыг хийхээс өмнө фитнесийн дасгал бас хийх нь байдаг. Бие махбодын тийм дасгал хийх нь мөн бий. Six limbs yogas of Kala chakra. Some traditions only make exercise. We start with the third yoga. We start exercises. За зарим цагийн хүртний ёсонд 3 дугаар йогоос эхлээд бие махбодын дасгал мөн хийж эхэлдэг. 3 удаа амьсгалаа хүчтэй гүнзгий амьсгал авч гаргана. Breathe out. Last one. Hold your breath. Relax your mind. Don't think. Suha Om Hachamala Varayam 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 Suha. Empty, light, hollow body. Өөрийгөө улаан өнгөтэй гэрлэн бий болсноор дурслана. Of course, some people you are already have some Цагийн хүртний empowerment. үүсгэлийн зэргийн дадлага хийдэг хүмүүс бол өөрийгөө Allowed to visualize yourself. цагийн хүртэн болгон үүсгэж болно. Kala chakra deity. Not only this, you have any higher tantric empowerment. At empty hollow body, we visualize 6 channels 6 хүрт, and 6 chakras. 6 судал байгааг дурслана. In this upper part of the 3 channels, first place in the forehead chakra, in the mother channel. Гол судлан дотор духны хүртэнд төвлөр. Second time is possible. Хэрвээ боломжтой бол Open our right side. баруун More beneficial. баруун самсаагаар амьсгал гүйж байгаа үед хийвэл сайн. You keep За ингээ харанхуй нөхцөл like it, keep your glass. нүдний болт маск байвал хийгээд And then your body posture. нүдээ хараатаагаар You make a Vajra fist. Fist is possible. Your eyes очрын атгалтаар гараатгаад fully closed, not fully open. Look, your eyes нүд хагас нээлттэй дээшээ чиглэсэн. in the direction of forehead chakra, in
Дохны хүртэнд гол судлан дотор нь төвлөрнө. Now you deep breath, breathe in. Гүнзгий амьсгал авч гаргана. Breath, breathe out. Deep breath, breathe in. 3 удаа. Deep breath, breathe out. Now your eyes, your mind, energy, focus. Нүд, энерги, Forehead, анхаарал, цөм forehead, Дохны хүртний гол судлан төвлөр. mother channel. Forehead chakra in the mother channel. Дохны хүртэнд They have empty гол space судлан in дотор this empty хуусан өгтөргүй төвлөр. focus. Хуусан өгтөргүй. Your eyes, your energy, and your mind. When you focus, first mind, first your focus or your focus. When you focus in this mother channel and all of this karmic, Гол судлан дотор нь төвлөрөхөд especially all this бидний үеийн хийнүүд уусаж эхэлнэ. 10 different winds, or especially this sensory Арван төрлийн хий sensory karmic wind start to dissolve. бидний гол судал руу урсаж, ялангуяа энэ 5 мэдрэхүйн хий And you more гол chance судал нь дуусаж эхэлнэ. Хий их уусах тусам empty хоосон дүрс үзэх бололцоо ихснэ. the pure empty. Хоосон дүрс бол ариун үзэгдэл юм аа. Therefore, you focus first. You call yoga no thinking. Бодолгүй йогыг Yoga of no thinking means бодолгүй йог гэдэг нь you're not thinking to thinking, юу ч бодохгүй or тэгсэн хэрнээ you're not юу ч бодохгүй юмсан ч гэж бодохгүй байх. also not thinking, not to thinking. Just don't. Зүгээр л юу ч бодохгүй бай. And that means here no have object of meditation, this empty space. Бидний бяцлаглалын объект бол хуусан огторгүй. Mother channel. Хуусан огторгүй. You not focus light, or you not focus object, you don't focus, you just focus in the space. Ямар ч гэрэл дүрс юун дээр ч анхаарах хэрэггүй, зөвхөн энэ хуусан огторгүй төвлөр. How to focus? Yoga of Одоо нэгэн үзүүрт төвлөрөл. thinking. And yoga of no thinking is true loose, and you make yoga of a single state of mind, or single point state of mind, or single pointed. Нэгэн үзүүрт төвлөрөл. When you make single pointed, you feel too tight. You make liberation yoga. Хэтэрхий төвлөрөөд эхэлвэл төвлөрлөө нь сулруул. Not too tight, not too loose. Сэтгэл хэтэрхий амраад эхэлвэл Mount. төвлөрлөө хурцал. Тэнцвэрийг хичээ. Өөрийгөө чөлөөлөгч йог. Last yoga of Одоо сүүлийнх нь camel. тэмээний йог. Means Шамдалгүй йог. do everything without effort or Бүх юмыг шамдалгүй гүйцэтгэх. direction of no effort. Тэнцвэр бариулахыг хичээхдээ
хичээлтгүй хичээлт гарга. Хичээлтгүй хичээл. Single pointedly or you fully focus Нэгэн үзүүр төвлөрлөөр around half hour. бүрэн төвлөрч хагас цаг болох юм бол Sensory karmic wind especially, or the 5 метр хүн хий уусаж karmic winds start to dissolving. And you're just focus. Your focus is nothing. You focus empty space. You focus just empty space. You not focus colors. You not focus юу ч анхаарах хэрэггүй. Таны анхаарал empty space. зөвхөн Nothing хуусан өгтөргүй. empty. Ямар ч өнгө, ямар ч дүрс, ямар ч чимээ. Юу ч буу анхаар. Хуусан өгтөргүй төвлөр. Then you focus uninterruptedly, stay around 1.5 hours. Ийхүү төвлөрөд Then the karmic appearing, the karmic winds 30-аас 45 минут болоход appearing world start to таны disappear. үеийн хий уусаж эхлэн And then appearing the wisdom wind бэлгүүний хий ургана. in the Хоосон дүрсний мөн чанартайгаар appearing world. үзэгдэж эхэлнэ. That's we start with this 10 sign. Ариун үзэгдлүүд энэ 10 Water шинжээр үзэгдэнэ. Утаа, зэрэглээ, and the firefly, butterfly, гэрэл цох, тосон зул, blazing. I think there's дөл, and then moon, Sar, sun, нар, and Rala, раху, luck, and then lightning. цахилгаан, Then this the last one. төгсгөлт нь тэглээ. Black essence. Хаш цэг. Yeah. I think we got black essence. In this black essence, very small. Энэ хаш цэг маш жижигхэн. So small, possible. This black essence, black round essence, possible. Stay in the one here. За энэ хаш цэг This black таны үсний ширхэгнээс жижигхэн. five quality. this Түүний голд quality is tam, 5 шинжийг агуулсан what, ядан бурхан үзэгдэнэ. man, sign. Second, 5 гарцаагүй шинжийг агуулна. Нэгдүгээрт 9 саяны 9 шинжний дараа үзэгдэнэ. is not made of material things. Yeah. Хоёрт хаана үзэгдэх вэ? Гол судлан дотор. Nature Гуравт мөн чанар нь made атом молекулаас бүтээгүү.
материаллык атом молекулаас бүтээгүй. It's just look like pure energy. Зүүдэн бие мэт ариун энерги мөн чанартай. And appearing is Үзэгдэх байдал нь color chakra дүүн хөрвөрхөн. and union. Яв юмын байдалтай. You see such small in the black essence. In the small black essence you see Харцыг маш жижигхэн энэ харцыгны голд all least you see the 5 color light. ядан бурхан олж хардгуу маа гэхэд 5 өнгийн гэрэл үзэгдэж байна гэж You don't focus what you see, you just Сэтгэн. focus empty space. Гэхдээ энэ Mother Chakra. ямар ч төрсөн дээр одоогоор төвлөрөх хэрэггүй. Empty space. Одоо бол зөвхөн хоосон өгтөргүй дээр Dissolve. төвлөрнө. More karmic Хоосон dissolving. өгтөргүй төвлөрөөд байх тусам улам илүү хий уусаж эхэлнэ. What to say, empty from that. Улам хий уусах тусам хоосон дүрс бийжэж ирнэ. Тогтворч ирнэ. За, та бүхэнд баярлалаа. Хүнзгий амьсгал авна. Deep breath. Хүнзгий амьсгал гаргана. And make oneself massage. За, ингээд төгсгөлт нь өөртөө массаж хийгээд би хэчлээ гаргана. За, энэ удаагийн хичээл өгөр өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа.